McKinsey Consulting-ийн судалгаа хийсэн чинь дэлхийн том компаниудын захирлуудын 84% нь инновац бол манай өсөлтөд маш чухлаа. Бараг номер 1, 2, 3 таа ордог тийм сэдв. Гэтэл эдгээр захирлуудын 94% нь өөрийнхөө компани инновацийн процессд маш сэтгэл дундуур байна. Тэгэхэд энэ судалгааны үр дүн нь яагаад сонирхолтой байна гэхээр том компаниуд чинь маш их дата хэрэглэдэг. Маш их датаг хэрэглээд одоо хэрэглэгчдийнхаа одоо харилцагч хэрэглэгчдийн тухай бүх мэдээллийг одоо гаргаж ирээд дүн шинжилгээ хийгээд веб бүтээгдэхүүнтэйгээ одоо холбуулж чаддаг боловч энэ процесс нь бол өөрөө бас жоохон учир дутагдaltaй юм аа. Тэр нь юу гэхээр энэ олон датаг бид нар манай банк ч гэсэн маш их хэмжээний харилцагчийн дата дээр ажилладаг. Тэгээд энэ датаг бид нар ингээд судлаад янз бүрийн статистикийн арга барилыг хэрэглээд яхад бол хамаарал шалтгаан хоёрын ялгааг нь бид нар гаргаж чаддаг байхгүй. Одоо юу гэдгийг нас хүйс юу боловсрол өндөр нам те орлогын түвшин энэ бүгдийг бид нар статистикийн аргачлаар хараад өгдөг боловч тэр хүмүүс яагаад одоо манай бүтээгдэхүүнийг сонгоод аль эсвэл манай бүтээгдэхүүнийг сонгодгүй юм бэ гэдэг асуултанд шууд гэж хариулж чадахгүй байгаа. Тэгэхээр энэ асуултанд хариулахын тулд ер нь тэр Clayton Christensen профессорын гаргасан онол нь юу вэ гэхээр бид бүгд одоо харилцагчид альва бүтээгдэхүүнийг худалдаж авахдаа тэр бүтээгдэхүүн эцсийн зорилго нь биш, тэр бүтээгдэхүүнээс бид нар ямар нэгэн тодорхой ажлыг гүйцэтгэж, ажлыг одоо бүтээгч явд юм аа гэсэн. Тэгэхээр өөрийнхөө бизнесийн өсөлтийг, өөрийнхөө бизнес шинэ одоо зах зээлийг нээхдээ тэр шалтгааныг олох нь илүү чухал юм аа. Би тэгээд энэ онол нь бас жоохон ингээд анх сонсоход ойлгоход айгүй хэцүү байсан. Ер нь жишээн дээр ингээд ярих илүү ойлгомжтой болтой. Тэгээд манай профессорын одоо бидэд баян ярьж өгдөг байсан нэг тодорхой жишээ байдаг. Тэр нь болохоор Америкийн Детройт хотод ингээд барилга компани жишээ авахгүй. Тэр компани юугаар онцлог гэхээр зүгээр одоо байш орон сууц байхгүй нэг бол одоо салсан одоо гэр бүл салхаас өмнө чинь том байшинд Америкт дунджаар том байшинд амьдарч байгаа шүү дээ. Салсан гэр бүл нь арай одоо байр саваа жижигрүүлээд задлаа одоо танаад нэг бол одоо юу гэдгийг том гэр бүлтэй амьдарч байсан хүмүүс нь хүүхдүүд нь одоо том болоод тусдаа гараад тэгээд том байр нэгэд хоосрогууд нь за мөн адил одоо тэр шалтгаанаар байраа тийм жижигрүүлэх тийм зах зээлийн нишийг олцсон байсан байхгүй. Тэгээ яг тэр хүмүүс зориулаад мэдээ тэр чи одоо анх байр сав орон сууц судалж авч байгаа хүмүүсийг бодвол илүү орлоготой тий хадгаламж ихтэй тийм боломжийн хүмүүс байсан болоод тэдний зориулаад тийм илүү luxury тийм зориулттай орон сууцдаг байсан байгаа. Тэр нь болохоор ингээд яг үнэ нь болохоор нэг 150-аас 250 мянган доллар маш одоо тийм хүчтэй маркетингийн сурталчилгааны кампаньтай одоо борлуулалтад дэмжиж өгсөн. Тэгээд дотор одоо хэрэгэлсэн жишээ галтгооны тэр тавьдаг майрдаг цахилгаан бараанууд нь тийм сайн танигдсан нэлээд тийм үнэтэй зэрэглэлийн бүтээгдэхүүнөөр томруулсан байдаг. Гэтэл нөгөө борлуулалт нь юусэн явж өгдөг юм байна. Компанийн эзэн нэг инновацийн консалтантыг ураад чи манай энэ борлуулалт дээр нэг жоохон ажиллаад өгч байгаа. Бид нар ерөөсөө борлуулалтаа борлуулж чадахгүй байна. Маш их хүн ирж үздэг. Тэр нөгөө судалчлагыг хараад гэхдээ яг худалдаж авахтаа тулахаар ерөөсөө худалдаж авдаг гэж. Тэгээд нөгөө инновацийн консалтант нь тэр юу компанийн тэр борлуулалтыг яагаад яг тэр нөгөө байранд нь орж ирээд үзээд гарсан хүмүүстэй ингээд ярилцлага хийсэн байна. Тэгээ ярилцлага хийсэн үр дүнд юу гэсэн гэхээр тэр хүмүүс чинь том байранд амьдарч байгаад маш их тэр чинь олон жил ингээд хог навч цуглуулсан байгаа шүү дээ. Тавилга байвлаг ялангуяа одоо тэр зочны өрөөний том ширээ айгүй том асуудал баггүй. Тэрийг яаж одоо энэ арай жижигсэн орон сууцд багтаах вэ гэдэг тэр хүмүүсийн хувьд бол санаа зовсон тийм асуудал байж таараад
Тэгээд энэ яг Америкийн гэр бүлийн хувьд ягаад ач холбогдолтой яг би монголчуудын ч гэсэн одоо цагаан сараар бид нар бүгдээр ингээ гэр бүлээрээ цуглардаг шүү дээ. Америкт бол Christmas муу Thanksgiving баяраараа бүгдээрээ ингээд хүүхдүүд нь ээж аав хамаатаа садгууд нь бүгд ингээд гэрт нь ирээд хамтдаа ингээ хоол идэх тийм үүтэй. Тэгээд тэхийн тулд нөгөө том ширээ хэрэгтэй. Гэтэл нөгөө нэг санал болгоо байрна зочны өрөөнд тэр ширээг нь багтааж чадахгүй. Яг тэр одоо дизайнераа. Тэгээд үндсэндээ яасан бэ гэхээр орон сууцнуудынхаа моделийн дизайныг өөрчлөөд зочны өрөөгөө арай том болгоод тэр нөгөө ширээг нь багтаах хэмжээтэй болгоод хоёрдугаар нөгөө том байраш жижиг байрлал нүүхт нь нүүх сервисийн мөнгөө санал. Манайч байдаг шүү дээ нүүлэгдэх компани тэдний үйлчлэгийг мөнгөө санал. За гурав дахь чухал юм юу нэхлээр байранда багтаагүй юмын 2 жил storage гэж ярьдэн шүү дээ ингээ хадгалдаг газар. Тийм газар 2 жил мөнгөө одоо хадгалах тийм ирэх юм. Энэ гурван асуудлыг шийдэнгүүт ерөөсөө тэгээд борлуулалт нь суг өсөөл жилийн дотор ингээд 25%-аар өсөөл бусад одоо өсөлтөгч компаниуд нь борлуулалт нь унжаахад энэ компани борлуулалт нь өсөж ирсэн байна. Тэгэхээр энэ компани одоо юу гэж ойлгосон бэ гэхээр орон сууц зарж байгаа биш энэ хүмүүсийн амьдралын нэг хүчлэгийн өөрчлөлт нь тус нэмэр болж байгаа бүтээгдэхүүн юм аа гэж ойлгосон байгаа. Өөрөөр хэлбэл тэр барилгын компани бусад одоо орон сууц барилгын компанид өрсөлдөж байгаа биш. Огт тэдний гол өрсөлдөгч нь болохоор том байраасаа нүүхгүй хуучин байранда байна гэсэн хүмүүс одоо тийм шийдэл нь өрсөлдөгч нь байсан байж тааж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол нөгөө job to be done буюу энэ ажил бүтээх гэдэг онлын 4 одоо зарчмыг тайлбарлахад илүү хялбар болж байна. Тэр ажил бүтээх гэдэг нь илүү нөгөө experience буюу туршлага өөрөөр хэлбэл тэр бүтээгдэхүүнийг бодлож авах хэрэглэхэд тэр одоо мэдрэмж туршлага нь илүү чухал байд юм байна. Саяны одоо орон сууцны жишээ дээр харахад том байрнаас жижиг байр руу ороход ерөнхийдөө нөгөө лайфстайл нь өөрчлөгдөж байгаа болохоор тэр шийдвэр гаргахад нь чухал одоо шийдвэр гаргалтын дээр нь 3 юм би дурдсан шүү дээ. Зочны өрөөний хэмжээ, нүүлгэлтийн сервис, тэгээ хадгалах сервис. Энэ 3-ыг шийдсэн тохиолдолд үндсэндээ одоо бүтээгдэхүүнээ борлуулахад аюу амар болсон юм. Хоёр дахь зарчим нь юу гэхээр тэр харилцаа одоо худалдан авагчийн нөхцөл байдал. Жишээн дээр ярихад худалдаж авч байгаа хүмүүсийн нөхцөл байдал нь зүгээр энгийн одоо анх байр худалдаж авчихсан хүмүүс шал өөр гэж тарж байгаа. Өөрөөр хэлбэл тэднэрт бол юу гэдгийг хямд гэхээс илүү амар яг өөртөөх нь хүсэж байгаа тэр шийдэл нь яг хүсэж байгаа тэр нэг өөрчлөлт нь тэр өөрчлөлт их том өөрчлөлт лайфстайлын өөрчлөлт болж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр өөрчлөлтийн ингэж илүү одоо юу гэдгийг стресс багтаа хийж өгсөн нэг тийм шийдэл болж таарсан байхгүй. За 3 дахь зарчим нь болохоор оновчтой инновац. Нэг бол одоо дутуу юм уу муу шийдлийг шийдэлтэй асуудлыг шийддэг. Нэг бол огт ямар ч шийдэл байхгүй зах зээл дээр амжилттай байдгаа гэж. Одоо тэр нэг орон сууцны жишээ дээр дахиад эргэл ярил л да. Тэр байр орон сууцыг бодлож авч байгаа хүмүүс бол сонголттой шүү дээ. Нэг бол огт одоо байраас болохгүй. Нэг бол ижил одоо том байранд орно. Гэхдээ мэдээж хэрэг зардалтай байна. Энэ нөгөө компани яг нэг 3 дахь юугийн альтернатив буюу сонголтын хийж өгсөн баггүй гаргаж өгч байгаа баггүй. Үндсэндээ жижиглүүлээд хэмнэлт гаргаад гэхдээ тэр одоо өөрчлөлтийг бол өөрт нь одоо тав тухтай байдлаар хийх. За 4 дахь зарчим нь болохоор ажил гүйцэтгэх явцад болохоор нэг тийм сэтгэл хөдлөлийн бас нэг элемент байдаг. Одоо тэр мөн орон сууц дээр ярих юм бол худалдаж авч байгаа хүмүүсэн дээр галтгоон юм уу одоо юуныхаа унтхны өрөөнийхөө хэмжээ нэг ач холбогдол өгөөгүй илүү одоо би яаж гэр бүлийнхаа хүмүүстэйгээ жил 2 удаа уулзах уу яаж тэднэрийг багтаах уу гэдгийг илүү
тийм нөгөө сэтгэл хөдлөлийн тийм эмоц орсон шийдвэр гаргадаг байсан болохоор бүтээгдэхүүнээ зөвхөн одоо юу гэдэг бүтээгдэхүүнийхээ чиг үүрэг бүтээгдэхүүнийхээ одоо өнгө зүйлс тийм юм маш ер нь тэр бүтээгдэхүүнээр яг юу их гэж байна тэр нь одоо тэр хүмүүс ямар ач холбогдолтой байд юм бэ гэдгийг ойлгох нь очень чухал юм аа. Тэр ажил гүйцэтгэх дээр явцсан за бид нар бүтээгдэхүүн болон зах зээлийнхаа хэрэгцээг тодорхойлчлаа гэж бодъё л да тий. Дараачийн юу нь болохоор тэр харилцагчийн туршлага буюу customer experience тэрийг одоо яаж хийх ёстой вэ гэх. Энэ дээр бас нэг одоо жишээ дурдъя. American Dolls гэдэг Америкийн Google үйлдвэрлэдэг компани байдаг. Тэр нь бол нэлээд тийм үнэтэй Google. Анх энэ санаагийн 1986 онд Roland гэж бүсгүй өөрөө гаргаж ирсэн. Яаж гаргасан бэ гэхээр хамаатныхаа октодод төсөөлөөр нь бэлэг авах гээд Google хайгаа явуулсан чинь яг өөрт нь одоо таалагдсан Google ерөөсөө олдохгүй байсан. Тэрний яагаад таалагдахгүй вэ гэхээр нэг бол Barbie хэд одоо нэг том эмэгтэй хүн шиг тийм дүрстэй Google, нэг бол хэд одоо жижигхэн хүүхдэд зориулсан Google. Яг одоо тэр хүсчээсэн тоглож байгаа Google нь болохоор нэг тийм утга учиртай түүхтэй холбоотой тийм ерөөсөө бүтээгдэхүүн байгуулалт болохоор би энийг хийх ёстой юм байна гэдэг American Doll гэж компани үүсгэн байгуулаад тэр нь тэгээд 10 хэдэн жилийн дараа дэлхийн том материал гэдэг тоглоомны компани зарж ирсэн юм. Энэ зах зээлийг бий одоо ямар байдлаар бий болсон гэхээр тэр American Doll Google-ууд нь болохоор бүгдээрээ нэг юм сэдвтэй Америкийн түүхтэй холбоотой, индиануудтай холбоотой ч юм уу те одоо 18-19 зууны тэр түүхтэй холбоотой ч юм уу орчин үеийн юутай холбоотой Google болгоны өөрөө номтой ирдэг түүхийн номтой. За миний нэр энэ би ийм одоо тийм төрсэн одоо тийм одоо Швед юм уу одоо Германаас 1900 онд Америкт төрөвж ирсэн гэх мэтлийн юм түүхтэй. Тэгээд хүүхдүүдэд бол тэрнийг сонирхолтой ээж аавнартайгаа бас ярилцахад бас сонирхолтой тийм сэдвтэй бүтээгдэхүүн байж таарлаа. Дэлгүүр American Doll нэг дэлгүүр байна. Тэр дэлгүүр дотор нь онцлог нь юу гэдэг гэхээр нөгөө Google-ны имлэг гэж байдаг. Эвдэрсэн Google-тэй тэр имлэгтэй авчираад тэнд нь ингээд шууд ингээд засаад өгдөг жишээ. Хажууд нь бас ингээд Google-тайгаа хамт суугаад ингээд кофе юм уу цай ингээд ресторантай байдаг тийм. Дээрээс нь тэр Google-ийн нөгөө сав баглаа нар гэх юм онцлог том яг байшин шиг том байдаг. Энэ бүх бол нөгөө харилцагчийн experience буюу туршлага. Энэ одоо бүтээгдэхүүн эдэлснээр авсан тэр мэдрэмж нь илүү чухал байж. Энэ Google нь бол одоо Barbie-тай харьцуулахад бараг 5 дахин үнэтэй тийм Google жишээтэй. За ингээд бүтээгдэхүүнийхээ тэ юуг ер нь бол зах зээлээ гаргачлаа, тодорхойлчлаа бүтээгдэхүүнийхээ гол одоо шаардлагатай сэдвүүдийг гаргаад ирлээ. Харилцагчийнхаа experience-ийг бид тодорхойлоо. Одоо тэр энэ хоёроо яаж компанийнхаа дотоодын процесстэй уялдуулах вэ гэж. Яг дотоодын процесстэй уялдуулах нь чухал вэ гэхээр энэ бүгдийг гүйцэтгэхийн тулд компани өөрөө энэ бүтээгдэхүүнээ борлуулах чадвартай байх хэрэгтэй. Одоо 3 дахь жишээгээ ярив. Southern New Hampshire University гэдэг их сургууль байдаг. Тэр их сургууль нь болохоор яг тэгээд бусад их сургуулиас ямар ч ялгаа байхгүй. Нөгөө л бакалаврын диплом яадаг, мастер диплом яадаг. Гэхдээ хажуудаа нэг жижигхэн цахим буюу одоо зайны тийм сургалтын төвтэй байсан гэж байна. Тэгээд ер нь за бид нар бусад одоо том их сургуультай яаж өрсөлдөхүү гэж бодож байгаа. Ер нь бол бид нар энэ онлайн сургалтынхаа платформыг хөгжүүлье. Яаж энэ их сургууль тэр платформ хөгжүүл яаж зах зээлийг бий болгосон гэхээр Америкч байна, Монголч байна, дунд сургуулиуд төгсөөд их сургуульд ороогүй хүмүүс маш их байдаг. Тэгээд энэ сургууль болохоор яг тэр зах зээлийг за бид нар энэ зах зээлээр ажиллах хэрэгтэй байна. Тэгээд яагаад энэ зах зээл нь тийм өөргөө гэхээр жишээлбэл дундаж тийм онлайн энэ их сургуулийн онлайн хичээлийг авдаг хүмүүс нь болохоор бүгдээ ажилтай, гэр бүлтэй, өглөө 9-өөс орой 6 хүртэл ажилтай байдаг болохоор үндсэндээ нэг бол орой хичээлээ хийдэг, нэг бол одоо амралтын өдрүүдээр хийдэг. Дээрээс нь ингээд богино хугацаанд хийх боломжгүй. Тэр хүмүүсийг яаж одоо тэр бүтээгдэхүүнийхээ зах зээлд оруулах вэ гэж их том толгойн өвчин байсан энэ сургуулийн хувьд.
энэ компани нөгөө дотоодын процессыг яаж үүсгэсэн бүх юмыг өөрчилсөн гэж. Гурван чухал юмыг өөрчилсөн гэж байна. Эхнийх нь юу гэхээр энэ харилцагч одоо тэр оюутнууд манай курст орохын тулд ямар одоо зорилттой хийж байна гэх. Тэр нь юу гэхээр гол одоо шийдвэр гаргалтанд нөлөөлж байгаа юм болохоор сургуулиас нь ямар нэгэн санхүүгийн одоо дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна. Яг л орлого нь үнэхээр хүрдэггүй гэдэг. Тэгэхээр энийг нь шийдэж өгсөн гэж байна. Ерөнхийдөө санхүүгийн тусламжийн дор нь урдан шийдэх тийм боломжтой болсон. Хоёр дахь юм нь болохоор шийдвэр гаргалтанд ямар саад бэрхшээл байна гэх. Тэр нь болохоор ер нь альва их сургуулийн ялангуяа Америкийн их сургуулийн application буюу анкет бүглэх процесс нь маш удаан тийм хүндрэлтэй байдаг. Тэрийг бараг 3-4 дахин ингээд богинохон болгоод их амар болгосон. Хичээлд оронгууд нь мэдээж хэрэг тэд нар чинь бас нэг юм олон жил сургууль сураагүй болохоор хичээлийн дээр хийхдээ бас нэг жоон таарахгүй байдаг. Тэнгүүтээ оюутан болгонд нь нэг тийм зөвлөх юм уу консалтантыг ингээд хуурдаад өчтдөг. Тэд нар ингээд тэр оюутныхаа хичээлийн явцыг харж байгаа. За та өнөөдрийн энэ 7 хоногийнхаа даалгавраа арай хийж амжаагүй шүү. Яаж туслах уу гэдэг доор ингээд чатаар ингээд туслаа явчихдаг болохоор тэр нэг оюутнуудаа бас үнцэнтэй юм үйлчлэгээ үзүүлж байгаа. Үр дүнд нь юу гэхээр NPS score нь маш өндөр гарсан. Нийт одоо курст орсон оюутнуудын 50% нь төгсдөг диплом авдаг. Энэ одоо бусад юм ижил төстэй платформуудтай харьцуулахад одоо айгүй өндөр гэж гарч ирсэн. Одоо тэр нөгөө Google-ны жишээ дээр ярьсан шүү дээ. Тэр нөгөө үүсгэн байгуулсан эмэгтэй бүсгүн болохоор өөрөө яг Google хайж явж байгаад олоогүй болохоор тэр бүтээгдэхүүнээ бий болгосон. Өөрөөр хэлбэл та нар өөрсдөө туршлага дээр бас хуурилж тэр одоо хинж харж амжаагүй хараагүй дутуу авсан тэр бүтээгдэхүүн үйлчлэгээ гаргаж болно шүү гэж. За хоёр дахь нь болохоор огт хэрэглэдэггүй зах зээл. Танаа бүтээгдэхүүний чи ерөөсөө хэрэглэдэггүй, тоодгүй, хэрэглэж гэж бодож байгаагүй тийм зах зээлийг нээж болох юм аа. Саяны их сургуулийн жишээ дээр дунд сураад төсөөл хизээч одоо их сургуульд ороогүй тэр хүмүүсийг ер нь их сургуулийн диплом авах шаардлагагүй юм байна гэж явж байсан хүмүүсийг татаж оруулж өөрийнхөө одоо хэлбэгч болгосон тийм жишээ байна. За гурав дахь нь болохоор нэг санамсаргүй хэрэглээ гэж хэлэх юм уу да. Intuit гэдэг Америкийн юм софтвер үйлдвэрлэдэг хийдэг компани Quicken гэж тийм програм юутай. Тэр нь хувь хүмүүст татварын тайлангийн гаргахад бэлдэж өгдөг Америкт. Америкч татварын системийн нэлээд хэцүү байдаг шүү дээ. Тэгээд тэгсэн чинь ингээд хэрэглээгээ судлаад үзсэн чинь тэр их хувь хүн зориулсан програмыг жижиг бизнесүүд маш их хэмжээгээр ашиглаж байна гэдэг. Өөрөөр хэлбэл жижиг бизнес зориулсан тийм татварын тайлан гаргадаг програм хэрэгтэй байна гэж ойлгоод тэгээд тэр бүтээгдэхүүнээ гаргаж ирж байсан. Зарим ажлыг бид нар хийхийг одоо хүсдэггүй тийм. Жишээлбэл CVS ингээд Америкийн эмийн сангийн сүлжээнд сүүлийн хэдэн жилээс том эмийн сан дотор нь 15 минутын эмч ингээд нэг үйлчлэгээ байдаг. Тэр нь юу нэ CVS Minute Clinics гэдэг. Энд нь ингээд жишээл ханиа том хүрээд ойр зургийн ингээд эмнэлэгт очиод ингээд очирдоо дугаарлаа суухгүй шууд эмийн сандаа очиод энд одоо мэрэгжлийн эмчт үзүүлээд ерөнхий тэгээд ингээд дор нь шинжилгээ онцгой тавьдаад жороо бичүүлээд тэр эмийн сангаасаа эмээ аваад авдаг. Тийм үйлчлэг гаргасан. Тэрийг яаж гаргасан бэ гэхээр тэр компани захирал нь хүү нэгэд юу н хоолоо нүдэд тэгээд эмнэлэгт очиод очирдоод хоолооныхаа шинжилгээ энэ төр үр дүнгийн сонсгоод хүлээж чадлаа ингээд уур нүдэд яхалаар ийм байх хэрэгтэй ингээд тэгээд энэ санаанд түрээд үндсэндээ маш амжилттай тийм үйлчлэгээ өөрийнхөө эмийн санааг сүлжээд байгаа гэсэн мэт. Бас нэг одоо эцсийн юу болохоор нэг тийм огт компани ч өөрийнхөө бүтээгдэхүүнээ маш сайн мэддэг гэж боддоо шүү дээ. Гэтэл харилцагчид хэрэглэгчид тэр бүтээгдэхүүнийг шал өөрөөр хэлдэг. Procter & Gamble гэж компани Америкт NyQuil гэдэг ханиа томооны юм зардаг. Тэр нь болохоор ханиа даална хоолой өвдөхөд яа толгой өвдөхөд яадаг гэдэг маш олон тийм юутай орцтой. Тэгсэн чинь бас судалгаа хараад үзсэн чинь огт ханиа томоо хүрээгүй хүмүүс тэр юмыг маш их хэрэглэж байгаа гинэ. Ямар учиртай гэсэн чинь нойрны ханиадны тэр нөгөө
огцд нь яг нойр хөргөдөг, тайвширдаг нэг одоо ийм бодис байт юм байна л да. Тэнгүүдээ за тэгвэл бид нар шинэ бүтээгдэхүүн гаргах хэрэгтэй юм байна. Z-Quev гэж бүтээгдэхүүн гараад ер нь яг л одоо нойрны тэрийг уугаад ингээд сайхан 8 цаг бүтэн унтдаг тийм ийм гаргаж ирсэн. Өөрөөр хэлбэл харилцагчдын тэр танаа бүтээгдэхүүнийг ашиглаж байгаа, хэрэглэж байгаа тийм хэв маягийг хараа. Та нарын огт таамаглаагүй тийм хэрэглээ байж болно шүү. Өөрөөр шинэ зах зээл байж болох юм аа. За эцэст нь Nielsen гэж компани Америкт 2012-16 оны хооронд судалгаа хийхэд нийтдээ 20,000 шинэ бүтээгдэхүүн гаргахад тэр дундаас зөвхөн 92 бүтээгдэхүүн эхний жилдээ $50 сая давсан тийм борлуулалт хийжсэн. Энэ 92 бүтээгдэхүүний нийтлэг зүйл нь юу байсан гэхээр нэг бол огт энийж тооцоогүй ажлыг гүйцэтгэж чадсан бүтээгдэхүүн гаргасан, нэг бол дутуу гүйцэтгэсэн тийм бүтээгдэхүүнийг гаргасан юм аа. Тэгээ та бүхний одоо бизнес одоо миний ярьсан онол тус нэмэр болно ах гэж найдаж байна. Анхаарал тавьсан баярлалаа.